Хот маркетинг тэр дотроо найрка тийм ээ кофе сайн кофе гэж үгүй муу кофе гэж үүдэг. Ялангуяа найруулдаг кофе тийм бүгднийг муу гэхгүй гэхдээ харьцангуй сайн муу магадгүй зарим нь хор болоод байна. Яагаад хор вэ гэдгийг нь ярих юм. За эхлээд хэдүүлээ дараалал нь явна. Дараалал гэдэг нь юу гэсэн үг вэ? Эхлээд миний өдөртмөн хэрэглэдэг кофе юу юм тийм ээ? Харьцангуй эрүүл кофе гэж юу юм? Өөрчлөлтөд хорлуун тийм ээ? Илүү хортой, илүү аюултай кофе руу хэдүүлээ ингээд дараалал явна заяа. Нэг нэмэр дугасаа намаа мэдэн шүү дээ. Энэ сурчлагаа биш шүү. Би зөв хэрэглэдэг учраас тийм ээ би бол Jax кофег Монголд хэрэглэдэг. Зөвхөн Jax хэрэглэх албагүй тийм ээ? Гватемала, Голчлон, Этиопийн зөвлөн кофе яг шинэ үрийг аваад сараас сэтгүүлэхгүйгээр бутлаад тийм ээ? Өдөртөнд хэрэглэдэг. За одоо хэдүүлээ. За энэ ойлгомжтой тийм ээ? Jax байна уу, юу байна уу? Ямар ч сан шинэ чанартай, сайн хуурсан шинэ үрийг өөрөө бутлаад, найруулад, болжвол гар аргаар сайн шүгэж фильтрдээ дуух нь бол хамгийн эрүүл хор багтай кофений хэлбэр тийм ээ. За одоо хэдүүлээ дараагийн шатанд ороо. Дараагийн шатанд юу бахна вэ? Дрип кофе гэж байгаа. За энэ нөгөө надад бэлгээр ирж ирсэн учраас бэлэн байгаа учраас энийг би жишээ татлаа. Саяхан шинэ гарсан Монгол бүтээгдэхүүн. За энэ бас сурчлага биш шүү. За би өөрөө удаг болохоор манай эхнэр хэлдэг. За дрип кофе нэг удаагийн чандаг кофе гэдэг. Мөн нэг удаагийн найруулдаг кофе тийм ээ. Цаашлаад холимог кофе ингээд айгүй олон кофенууд байгаа юм. За энэ бол юу гэдэг харьцангуй би эрүүл харьцангуй юу гэдэг сайнаас нь эхэлж шүү тийм үү? За, дрип кофе гэдэг энэ. За, дрип кофе гэж юу вэ? Энэ зөвхөн энэ нөгөө монголчууд яг энэ Jack-ийн кофе бас энэ хийдэг болсон байлаа. Хятадын мужид үйлдвэрлэдэг. За, Японоос бас импортигч байдаг. Ер нь хэдэн төр байдаг байхгүй. Ийм нэг утастай байдаг шүү дээ, тийм ээ. Энэ бол харьцангуй эрүүл. Гэдэг маань харьцангуй хор багтай, нэмэлт орцгүй, харьцангуй цэвэр гэсэн үг. За, энэ кофе гэдүүлээ найруулж уунгаа дараагийн илүү тийм ээ орцтой, холцтой найрканы тухай ярина заяа. За хүмүүс нөгөө яг хялбарын бодоод ер нь найруулдаг юм тийм ээ уусдаг soluble кофе гэдэг ааш тэрийг хэрэглээд байгаа. За энэ бол аюу амархан тийм ингээл энэ нөгөө ки гэдэг бас Японы байдаг тийм би тэрийг бас өмнө удагсан. Одоо Монголд хийдэг болсон монголчууд Монгол брэнд байдаг болсон учраас энийг бас хаяа уучтын залхуурсан үедээ. За тэгээ яадаг вэ? Ингээд хараарай. Доторчлын харахаа мэдэгдэнэ. Ингээд жинхэнэ үр ойлгож байна. Яг буталсан үр. Өөр энийг дахин босруулаагүй, дадлаагүй. Энийг би яг нь жидлотой харьцуулж ярина заа. Одоо энэ жидло гэдэг. Зөвхөн жидло биш шүү. Энэ бол зөвхөн яг ядаж нэмэлт холцгүй боловч хар кофе тийм ээ. Уусдаг хар кофе. Soluble уусдаг кофе, чандаг кофе тийм ээ. Гар аргын кофе, hand drip тийм ээ. Тэгээд машины кофе. Тэр бүгд хоорондоо өөр шүү заа. За хэдүүл энийг найруулж үзээд тийм ээ. За үнэрийн гол нь үзээрэй. Шинэ кофе юм уу? Ер нь чанараа алдаг кофе бол үнэр амт нэг номерт. За найруулах юм амархаараа. Зүгээр ингээл нэг жижиг аягаар найруулаад болоо. Тэгэхээр заавал бид нар юу гэдэг хэдий яарсан, залхуурсан байлаа гэхэд тийм ээ хэлэх гээд байгаа санаа. Одоо угаасаа Америк кофенууд ярина заяа. Гэхдээ заавал муу кофе халаагүй. Ийм хялбар аргууд би яг үнийн хувьд нэг 2-3 дахин өндөр баг. Гэхдээ эн чинь муу тийм ээ кофе шопын хар муу кофений дэргэд бол эн чинь баг 3-4 дахин амтган шүү. Тэгээ бөөндөр навчиж болдог. Энэ бол янз юм байна. За энэ болж байгаа юм би одоо тайлбарлана үгүй. Энийг би зөвхөн сайн кофений жишээ болгож үзүүлж байгаа шүү заяа. За энэ нөгөө дээрс нөгөө Монгол бичгтээ орцтой ингээ бүх юмаа гоё тодорхой бичсэн учраас би энийг жишээ болгож үзүүлээд муу сайныг харьцуулж харуулах гэдэг байгаа байхгүй. Тэгээд монголоор бичсэн учраас айгу амар байгаа даа. За ингээ ашиглах заавар бичсэн юм те. Цэглэлийн хэсгээр нь уурна. Аяган дээрээ дэлгэр байлуулна. Тэгээд 150 мл усна хөлж хийнэ гэж. За ингэж байгаа. Энэ гол нь хаана хийсэн тийм ээ хаанхын кофе гэдэг нь өөр сорс нь айгу тодорхой болох хэрэгтэй. Тэгээд ялангуяа одоо юу гэдэг single source буюу олон газар биш яг нэг л нутгийн нэг төрлийн кофе байх нь илүү чанартай. За энэ дэш шаард одоо энэ planted and packaging Yunnan coffee farm буюу Хятадын Yunnan мужид байрладаг кофений фермээс гаралтай гэсэн. Тийм ээ тийм тарс. Энийг уусаа ганжохлон Пүжи 2 маань яг Хятад яваад ингээд зургийн тавиа үзүүлсэн байсан. Үнэхээр бодит яг тэнд ургуулдаг ферм гэдэг нүдээр бол хүмүүс харсан баг. За энэ ингээд нэг удаагийн чанар кофе буюу drip кофе. Гэхдээ энэ бол найруулдаг юм уу нөгөө усан дуустдаг кофе биш шүү. Энэ бол drip буюу гойжуулдаг кофе тийм ээ гар аргын кофе. Өөр шүү. За цааш явъя. Ялгаагийн дараагийн кофен дээр харуулсан заа. За одоо энэ дээр оригийн Юнан тийм ээ Юнан мужийнхаа
altitude буюу тийм 1700 м-ийн өрнөлт ургадаг юм байна. Тийм ээ. Roast буюу дундаж хуралтай. Тийм ээ. Хит хүлээгүй, хит зөөлмөш. Би бол болж уулын light энэ light-ыг гаргаараа ганжаа гуйж шүү. За. Ганжаа тесттэй гол үнэн нь бол одоо манай пүүж яваа шүү дээ. Пүүж гуйж шүү. Зөөлөн нэг удаа найруулдаг кофе гаргаж өгөөрэй. За тестинг нь би амтны ямар шүү вэ гэсэн чинь Vitis vinifera summer black berry буюу за berry-ний амттай white rabbit roll. За бидний сайн мэдгүй судалж үзээгүй байхгүй. Энэ нэг манай эхнэр ихэнхдээ угаад идэв. За ингэ бичсэн. 100 г протеин 28%, фат нь 20%, карбон нүүрс нь 22%, содиум буюу давсан 1%, кофеин 5.6%-тай. Ингээд айгүй гоёраа бүх юм нэг нөгөө ингэ биччихсэн байна. Энэ их таалагдж байна. Мэдээж үйлдвэрлэсэн хугацаа, тэгээд үйлдвэрлэсэн 12 сарын хугацаанд хүчинтэй. Гэтэл аль хурд эрт хэрэгжилж байвал мэдээж 12 сар хадгалан чинь чанараа тодорхой хэмжээний алдсан шүү дээ. Хэдий битүү байгаа ч гэсэн тийм ээ эсэлтэй. Гэтэ яг вакуум байгаа учраас гайгүй. За ингээд Jack Coffee Drip Coffee гэсэн байна. За ингээд нэг жишээ явлаа. За кофе маань наригдаад болсон. Нэг угаах. За эдгээр одоо Нэркагаа бэрэн да. За эхний ээлжинд. За энэ зүгээр жишээд байгаа шүү. Хүмүүс нөгөө G7 их удаг юм шиг үлээ. Тэр нь би нэг тавьсан. G7 те. Ингээд дан харыг ярьж шүү дээ. Дан хар. Энэ чихэн кофе мөн үү? Тийм ээ. Энэ хоёр ялгаатай юу гэдэг асуулт гарч иж байгаа байхгүй юу? Ялгаатай. Маш том ялгаатай. Энэ бол үйлдвэрийн хатуу процессор бий болдог. Удаан хадгалахын тулд тийм ээ хялбар шуулахын тулд нэг үүрмэг болгодог. Тийм ээ. Бүр үүрмэг powder гэж. А энэ яадаг вэ гэхээр instant coffee буюу энэ одоо soluble coffee гэдэг. Энэний төрөл нь soluble нөгөөт нь hand drip байхгүй. Энэ soluble буюу зүгээр усанд ингээд уусчдаг. За усанд уусдаг кофе гэж юу вэ? Хоёр үйлдвэрийн хоёр арга байгаа. Spray drying, freeze drying гэж. Нэг нь хөлдөөж хатаадаг, нөгөөт нь шууд цацаж хатаадаг. Энэ бол кофег найруулад, кофеин гаргаад, тэрийг хатаагаад, шүүгээд, халаагаад ийм үйлдвэрийн олон төрлийн процессор ороод, үйлдвэрийн дамжлагаар яваад, тэгээд буцааж хатаагаад, тэгээд доторх ойролцоогоор одоо шингэн буюу те одоо юу humidity-ийн те 5%-аас доош оруулдаг. Тэгээд хуурай болгож. Тэгээд тэрийг уудалдаг гэсэн. Тийм ээ. За одоо ингэж байгаа. За би нэг жишээ уншаад өгье те. Instant coffee маань ерөөдөө кофений концентрац гэж байна тийм ээ. Кофе концентрацаас тийм ээ dehydration буюу тийм ээ хатаагаад маш сайн хатаагаад тэгээ moisture content буюу те чийгшлийг нь 5%-аас доош оруулж хүлдрээ ягаад хүчтэй хатаана гэсэн. За ингээд instant coffee гаргаж амнаа. За хоёр төрлийн spray drying гэж. Spray буюу цацлага гэж байна. Цацлага яадаг вэ гэхээр тийм ээ маш халуун хуурай тийм одоо өрөө байна тийм ээ. Өрөөнд chamber тийм ээ. Одоо халуугаар хүчтэй халуугаар тийм ээ. Одоо энэ нөгөө ууршуулсан кофег цацна гэсэн үг. Тэгээд энэ кофе маань халаасны маш их халуун өрөөнд орсон учраас powder буюу үүрмэг болж хуурна тийм ээ. Тэгээд доошоо ингээд явна. Үүрмэг болж доошоо унана. Тэгээ энэ powder үсээд тэгээ энийг өвшөө жижиглээд бүр ингээд маш нарийн шигт оруулж байгаа савлна гэсэн. Ингээд энийг бий болгож байна. Тэгэхээр энэ бол үйлдвэрийн нарийн араад орж байгаа. Энэ бол гар кофе биш, чихэн кофе биш, тийм ээ. Энэ чанарын алдагдал үүсэж байгаа. Тэгээ олон дахин процесс хийж байгаа учраас шинэ кофе гэдэг ойлголт бол энэ байхгүй. Өндөр амт жинхэнэ нөгөө кофений байгалийн өндөр амт гэдэг бол байхгүй болгочихж байгаа гэсэн, тийм ээ. Хүчтэй процесс байна. За freeze drying гэж. Freeze буюу хөлдөө гаргах, тийм ээ. Хөлдөө гаргах гэж юу вэ гэсэн чинь усанд эхлээд найруулна те үрээ тийм ээ роостер эхлээд нөгөө үрээ ингээд хуурчих юм шүү дээ эхлээд зүгээр энгийн хуурна тийм ээ халааж хуураад эндээ ихтэй түлдэг амар түлж хуураад үйлдвэр гаргах учраас тэгээд усанд найруулаад фильтр тийм те тодорхой хэмжээ шүүн энэ арга нь болохоор тэгээд шүүгээд тэгээд гарч ирсэн концентрац буюу одоо нөгөө тийм ээ нягтарсан энэ кофего тийм маш бага температур хөлдөөн тийм ээ тэгээд freeze drying гэдэг байхгүй хөлдөөж хатаана гэсэн. За тэгээд дараа хөлдөөгөөд задлан хөдлөхөр амархан задлан гэсэн. Тэгээд задраад жижиглээд бүр жижигхэн юм писүүд бол хуваагаад тэгээд дараа нь энэ хатаагч вакуумд оруулна. Бүр вакуумд оруулаад энэ мөсөн хэлбэрээр вакуумд оруулаад хатаагаад тэгээд зөвхөн энэний ард юу үлддэг бах нь тийм ээ маш нарийн ширхтэй кофений powder болно гэсэн. Энэ аль аль нь маш юм хатуу аргаар халааж эсвэл хөргөж ингэж тийм ээ задалдаг гэсэн тийм ээ. Ингээд юу нь бол амт чанарын хувьд болохоор ихэд юм хатуу юм powder гарч идэг байх нэ. За гэхдээ энэ дээр нэг дахиад асуудал гарч тийм үү. За яг ядаж энэ сахаргүй, нэмэлт одоо кремергүй энэ төргээд өмгөөлж болно л доо тийм. Тэр талаараа арай дээр мөн үү. Гэхдээ энэ бол хамаагүй цэвэр. Болж игэл бүр гараараа кофе хийж үл бүр сайн байна тийм ээ. За одоо энэ хүн жишээ шүү манайха $10 руу дайраад байна. Энд чинь ийм
hard coffee, soluble coffee нөгөө шилтэй, савтай маш олон нислээ хог нэгээрээ байгаа шүү дээ. Би ч багтаа уудаг гэсэн, гэр бүлээр бүгдээрээ уудаг гэсэн тийм. Яаж хордоод хүчээгүй юм тийм ээ. Маш ихээр уудаг гэсэн ярьж байгаа. За, ингээд одоо хэдүүл энийг туршилтын заяа. Энэ фильтр хийдэг гэж байгаа. Одоо энэ freeze drying, spray drying альж байлаа гэсэн. Энэ hard coffee сайн фильтрч чадсан уу? Энэ үнэхээр тийм ээ. Цэвэр одоо нэг юм ахгүй. Ямар ч үнэр байхгүй. Тийм нэг тийм боронхтой юм амар нарийн шигтэй элснээс нарийн шигтэй. За одоо хэдүүлээ энийг үнэхээр ингээд цаанаа цэвэр юу гэдэг хүний бие шингээр үлдэхээр тийм хор байна уу тийм ээ одоо нөгөө үрний чинь цаана гол нөгөө үрийг ингэж фильтрдэг гараараа кофеht ингээд нэг бүр давхар ингэж тийм ээ фильтр ашигладаг шалтгаан юу вэ гэхээр кофе ч өөрөө нэгтлэр байгалийн олон төрлийн хор агуулдаг. Альчгаар тэр хорнуудын кофений өөрх нь тийм ээ одоо юу гэх тос мосыг ингэж тийм ээ шүүгээд альчгаар хор багтаа болгож хэрэгэлдэг байхгүй гараараа нөгөө машин ч гэсэн тэгдэг өөр нэгэн төмөр фильтртэй. Гэхдээ машины фильтр бол тийм сайн биш. Гэхдээ муудсан фильтр ашиглаад доор нь ингэ шаар тонц. Бид шаарыг уух нь хортой. Тэр шаарыг бид нар шингээж чадахгүй. Бид кофений шаар осолтой шүү. За тиймээс маш сайн шүүлтэр. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ фильтр маань тийм ээ зүгээр юм бол гар фильтрээр давхар шүүгээд үзье. За юм үлдэх нь үү? Тийм ээ. Хэр сайн фильтр хийснийг би бас сонирхоод байгаа байхгүй. Жишээ болгоод. Яа үзье. Заараа тийм. Тусаар жоохон найруулаад. Тэгээд хэдүүлээ. Энэ одоо фильтр дээр тунж мөлтөх нь гэдгийг харъя те. За араас нь юу байгаа вэ гэж нөгөө энэ макти найруулдаг цай байгаа. За нөгөө манайхны алдартай би ч дууддаг байсан юм шиг. За кофе те, кофе king, tea king тийм ээ. Цай кофе гэж нэрлэдэг байгаа шүү. Энэ цай кофе үнэхээр муу юм уу? Тийм ээ. Хүн сахартай юм өөр юм ордог юм уу гэж ярих гэж байна. За кофе, мак кофе, нөгөө сериал тийм ээ. Энийг бас би уудаг байсан. За тэгээд Жакоб, Солонгосын Максим эдрийг би өнөөдөр жишээд ярих гэж байна шүү. За. Окей. За энараа. За ингээд ирэхэд баригдаад ирж байгаа. Энэ харж байна уу? Доошоо ингээд гоочихгүй гаццаа. Ойлгож байна уу? Шүүлтүүр нь ингээд бөглөрч энэ харж байна уу? Ингээд доошоо гоочихгүй. Энэ тэгээд ингээд альцны хан ингээд альцны ингээд харлаад бор юм тогтоод өнгөр тогтоод эхэлсэн. Бүр фильтр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ бол кофений шаартай гэсэн. Бүр хэмжээний шаартай ингээд фильтр бөглөөд доошоо гоочихгүй гохгүй юм. Бөглөрчихөж байгаа. За ингээд гоожод усгаан дахин харуулъя. За энэний санал бид нар хортой кофений шаар уугаад шүү гэдгийг хэлж байгаа. Тэр G7 журналын энэ үйлдвэрийн процессор кофеных нь шаарыг нь бүрэн зайлуулдаг юм байна гэсэн үг. Тийм ээ хэдүүлээ туршлагыг баталчлаа. Тэгээ энэний эсрэг одоо олон талаар ярихгүй байх тийм. За ингээд зүгээр дан хар найруулдаг кофе маань ухтал юм кофений шаар агуулдаг тодорхой хэмжээнд хүний бид хор болох их хэмжээнд хэрэглүүл хордуус хавьяалтай байх нэ. Окей. За одоо дараагийнх нь. За энэ бол нөгөө фильтр хийсэн учраас гар кофе хайцсангуу хор багтай. Тэгээд бид кофе хүн болгон зохгүй шүү дээ тийм ээ. Би хаяа одоо би кофег айлхаар багаар гэхдээ хаяа хэрэгэлдэг. Хайцсангуу баг хор учраас тийм ээ айлхаар цэвэр сайн нэг хэрэглэх хичээж юм. За одоо хэдүүлээ дараагийн дөрөв орноо. За G7 уустдаг кофе, G7 шаваад хэлбэл уустдаг кофе гэж үг юм те. Нөгөө Nestle мэслэг ярьчлаа шүү дээ. Дан харанхтай юм нэг юм те. Усан дуусаа алга болчдөг гэж боддог хүндээ тийм шоу те. Кофений шаар бид нар ингэ найруулж угаадаг юм байна гэсэн үг тийм ээ. За дараагийнх нь Макти. Энэ G7 нэр юу юм бэ? Вьетнамд хийдэг юм байлээ. Нэг Saigon Coffee Factory гэх Saigon үйлдвэртэй. Нөхдүүд Вьетнам найруулж захиалж хийлгдэг юм байл шүү. За. Бас нэг юм баг шүү. Энэ юу штэ. Бэлэн кофе энэ яаж хаанаас хураасан, яаж хуурсан, ямар технологиор гэсэн бүү мэд. Би яг өөрөө судлаа учраас танд хэлж өгч байгаа ийм үйлдвэр хоёр арга үү. Тэгэхээр яаж бэлтгэсэн, ямар сайн муу үр ашигласан, яаж хуурсан бүү мэд. Өөрөөр кофенийхэн цаад чанар найдвар байхгүй гэсэн үг. Яг тэр хідэн төрлийн хогийн үр бүр ингээ юу гэх юм мууцсан үр байна уу, тэг хаягдмал үр байна уу, юу ч хожоод яаж хийсэн бүү мэд. Яг бүр амт чанарыг мэддэхгүй болгоод яг л нөгөө үрийн тос гэдэг шиг олон дахин боловсруулаад ингээд нэг юм кофе тэр төстэй юм синтетик хүнс болгоод бидэд хүчиж байгаа байхгүй юу? Бид нар чанар байтгаа хорын юу мэдэхгүй. Тэгээ наацхийн ингээд зарлаа шүү тийм ээ. Ингээд зүгээр л усаар ингээд фильтр дэнгүүр маш хэмжээний тийм ээ хор үлдэгдүүлж чинь тийм ээ. Ингээд битүүрч чинь тийм ээ. Энэ дотор харж байна. Ингээд одоо хүртэл ингээд доошоо гоочихгүй талархсан. Ингээд маш шаартай байна, хортой байна тийм ээ. Тэгээ чанар мотой авах магадлал айгүй өндөртэй.
Тамхинаас гарцсан штэ юу яриад байгаа юм бэ? За тоох жоохон. За. Хуурайсуу. За одоо нөгөө гол юм руу орох гэж байгаа. За тэрнээс өмнө дахиад нэг арай гайгүй. Одоо та нарт энэ макти гэдэг байгаа заяа. Энэ зөвхөн макти дээр шин цай байна штэ. Би нэг үтсэн айгүй сонирхолтой. Кофеноос энэ хайцсан гайгүй байгаа байхгүй. Нөгөө сахартай холим кофе энэ хамаа яг бүр чинь кремээр ордог юм билээ. За жишээ авч байгаа шин мактиг би лаг гэж юм. Тэ хайцсангүй арай гайгүй. За одоо би орчиг хэлж үгүй заяа. Сахар. За тэгээ нөгөө найруулдаг таны муу кофе, дан кофе, acidity regulator буюу citric acid тийм ээ. Жимсний хүчил, citric төрлийн хүчил, аскорбины хүчил, витамин С. За тэгээ strawberry буюу жимсний амт оруулагч. За энэ дэвсгийн асуудалтай. Тэр яг жоохон муухан кофе. За тэгээ нэг юм acidity regulator дээр орж байгаа болохоос биш энэний урт хайцсан угаагаад байгаа. Энд жоохон сахартай амт оруулагчтай асуудалтай. Гэхдээ энэ биш үү? Энэс хамаагүй дээр л гэсэн. Энэ кофений усаа дээр байгаа байхгүй. Айгу сонирхолтой юм бил. Би өнөөдөр энийг уншаад мэдсэн. За. Одоо үндсэн хэдүүлээ хамгийн чухал хэсэг рүү орноо. За би энэ зүгээр жишээ татж байгаа шүү. Одоо энэ яг тэ энэ одоо Монгол компани юм уу би мэдэхгүй байна. Таиланд их юм биш. Зүгээр Таиланд захиалгаж хийлдэг юм байна. Энд бол кофегийн бол манайхны ер нь мэддэг те Монгол гэж баг ойлгох гээд байдаг бүр орчуулгатай байдаг болсон юм брэнд байгаа учраас би жишээ татж авч байгаа шүү. За энэ төстэй эдгээр нэг том ялгаа байхгүй. За одоо хэдүүл орцыг сонирхъя та. Орц юу вэ гэсэн за ингэ эхэлж байгаа. Сахар тийм ээ 48%. Баг талан зүгээр цэвэр сахар. Зүгээр сахар нэмэлт сахар шүү. Өөрийнх нь сахар. Тэгээд бус орчуудаа нийт нь бодоод үзсэн чинь 86 буюу 100 г 86 г-ийн нүүрс ус агуулдаг гэсэн. Бараг 90% зүгээр л сахар. Хүний бид глюкоз буюу сахар болж шимэгдэнэ. Зүгээр чихэр идэж байгаас ялгаа байхгүй. Бараг зарим төрлийн чихэр энэс л хор багтаа шүү. Энэ шиг юм амар орцтой биш. Тэгвэл энэ дээр ч заяа. Энэ Mac, тэ Serial, Jacobs тийм ээ, Maxim нэг ялгаа байхгүй. Одоо бүгдийг харуулна. За, юу вэ өргөжлүүлье. За сахар 48%, тэгээ кремер 28% гэж 3-1 орчим кремер буюу бид нар сүү гэж ойлгоод хуурай сүү. Энэ хуурай сүү биш заяа. Non dairy кремер гэдэг. Тэгээ заримдаа зөвхөн non dairy буюу сүүн бус гэж бичдэггүй зүгээр кремер буюу одоо кремер гэж крем гэсэн утгатай крем зүрхэн гэсэн үг те кремер тийм ээ. Крем чинь сүүнээс гарах албагүй байхгүй. Өөрөөр нь хулх сүү гэсэн. Хулх сүү хатаамал хулх сүү гэж ойлгоно бид. Дандаа хулх хатаамал цохомос ашигладаг. За non dairy буюу те сүүний бус кремийн асуудал нь юу юм бэ? За одоо үзье те. Кремер юунаас бүтэх юм бэ? Тийм ээ? Глюкозын сироп, тийм ээ? Сахар нэмсэн одоо цэвэр глюкоз буюу илүү ослолтой буюу цэвэр дан глюкоз. Шууд хүний цуснд ордог. Нөгөөс чихрийн шижин ялангуяа цусны сахарыг шууд хамгийн урд өсгдөг. Гликемик индексээр 100 буюу баг хамгийн өндөртөө ордог юм чинь цэвэр глюкоз гэхгүй. Сахарын молекул гэсэн. За энэ нэгдүгürt орох нь байна. За хамгийн аюултай юм нэраа. Энийг одоо яаж яваадаг гэсэн гайхалтай шүү. Ус төрөгчүүлсэн буюу хайдроженик коконатын тос. Коконат худлаач юм. Коконат биш юм. Зүгээр коконатын тосонд суурлаад үлдэгдлийг нь хаягдлыг нь олон дахин боловсруулсныг нь дахиж тийм ээ ус төрөгчүүлээд химийн аргаар ус төрөгчүүлээд фуулын юм уу энэ фуул юм уу парт юм хагас юм мэдэхгүй заяа хаалсан мэдэхгүй. Гэхдээ бичээгүй утгад энэ транс тос байгаа байхгүй тийм ээ. Энэ бол одоо хаягдмал маш муу чанартай тийм ээ дахин боловсруулсан шингэн досыг бүхэлжүүлэх гэсэн. Ингэж бүхэлжүүлээд транс тос бий болдог. Нөгөө зүрх суусны өвчин төрөгдөг нэг том шалтгаан энэ. За энийг ашиглаж байна. Транс тос гол нь ороод байна нөхдөө. Кремер гэдэг юм чинь транс тос юм а гэж ойлгочих. Дангаар давдаг ч адилхан. Дандаа транс тос бид нар хинхтэй авч удаа. Нестле бүгд адилхан шүү заяа. Sorry. Би багтаа бүр Америк авчихсан. Оо сайхан. Тэ нөгөөдгөө итгэцэн тэ сүү угаад байна гэж бодож найруулал гасаад байгаа шүү. Би одоо зөвөр кремерийг ярьж байгаа шүү заяа. Хурамч тийм ээ сүүний тухай. За өөр юу болох нь? За ингээд глюкозыг муу нөгөө нь юу гэдэг шүү дээ. Одоо энэ муу буюу транс тостой чинь холиод энэ хоёрыг хооронд бацлуулах хэрэгтэй. Бацлуулахад яг нь докторжуулагч E340 аа E452. Ингээ хоёр химийн нэмэлт тийм ээ. Докторжуулдаг химийн хүчтэй нэмэлтүүд орж ирж байна. Энэ бол ойлгомжтой хүний бид сөрөмнөлөө урт хугацаанд үзүүлнэ. Ходоонд нь муу. За тэгээд содиум касинат буюу сүүнээс гаргаж авдаг ганц юм энд орсон байна тийм. Сүүний касин гэдэг протеин. Гэтэ энэ юу гэж байгалийн аргаар биш. Халаач биш. Энэ зүгээр химийн хүчтэй аргаар
салгаж авдаг касин гэдэг протеин. Тэгэхээр энэ бол дангаараа бол хор болох эрсдэлтэй. Дангаараа ингэж хими арга гаргаж авч байгаа юм асуултаа болгоомжлох хэрэгтэй. За энийг холих нэ. Дараа нь emulsifier буюу нөгөө юу гэлээ да. Барьцалдуулагч гэсэн. Нөгөө устдас хоёрыг ингэж хооронд нь тийм ээ нэг төвшөнд аваачиж энэ хоёрыг хооронд нь салгахгүйгээр одоо оршихын тогтнуулахын тулд ялангуяа одоо нөгөө шихэр шоколад бүх юмд ордог юм чинь нөхгүй emulsifier гэдэг ихтэй лецитин байдаг. Энэ тохиолдолд болохоор E470, E401 хоёр төрлийн бүр emulsifier ашигласан байна. Тийм ээ. Энэ яа тэгэхээр муу тосыг эсвэл зүгээр тосыг тийм ээ устай барьцалдуулдаг. Хүчээр барьцал. Энэ бол устдас хоёр нийлдэг байхгүй. Хүчээр барьцалдуулдаг химийн нэгдлийг хэлдэг. Олон янзын төрөл олон ихтэй синтетик аргаар хими аргаар энэ гаргаж авч байгаа. За дараа нь хамгийн сүүлд нь anti-caking agent буюу нөгөө чулууж уулдаггүй, кристалж уулдаггүй, хит хатууруулдаггүй бас нэг химийн нэгдэл. Тийм ээ энэ бас олон юмд ордог. За anti-caking E551 гэдэг өөрсдөө Google дээр үзэрэй энэ цааны юу гэдэг. E551 гэдэг anti-caking буюу үйл нийлэгжүүлэгчийг ашиглаж байгаа. Ингээд барьцалдуулдаг үйл нийлэгжүүлдэг ингээ олон төрлийн химийн бодисуудаар энэ хийсвэр тийм ээ муу транстосыг энэ сахартай нь устай нь холиод ингээд яг кремер гэдэг тийм ээ хулх сүг павдрыг тийм ээ одоо бол хуурай сүг гаргаж авдаг байна. Энийг Монголч гэсэн маш олон төрлийн энэ зөвхөн энэ дээр биш шүү маш олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг. Өдөр тутамдаа бид үйлдвэр мэдгүй сүүтэй гэж бодлоо. Ихэнхдээ ялангуяа өвөл заяа өвөл зар гэж байгаа ихэнх сүүтэй гэж нэрлэж байгаа бүтээгдэхүүнд ихэнх нь энэ кремер бүр ихэнхдээ энэс бүр 7 дор кремерийг үйлдвэрийн бүр чанар муутай кремийг ашиглаж байгаа. Окей. Тэгэхээр би сүүтэй бүтээгдэхүүнээс дайлсийдэг. Ялангуяа юм сүүтэй боо моо илдэг юм гэсэн. Ослоо. Тэгээ орцоо яж бүтэн бичихгүй. За цаашаа өргөжлүүлье. За ингээд кремер орцлоо. Кремер маань ингээд ийм олон юм байна. За одоо бүр илүү аюултай юм байна заяа. Maltodextrin гэж байна. Maltodextrin нэг төрлийн сахарын орлуулагч буюу сахараас илүү хүчтэй хортой амт орлогч. За яагаад maltodextrin би амар дургу гэж? Maltodextrin болохоор байгаль биш үхгүй юу? Одоо корн морноос л гаргадаг бол дүүрчтэй. Одоо шингэн сахар, фруктоз энэ төр чинь бол хажууд нь бүр аюул гой бүтээгдэхүүн баггүй юу? Энэ maltodextrin юу гэж хамгийн эмтхэн, хамгийн хогийн, хамгийн хүчтэй химийн олон дахин процесс гаргадаг ультра процесс буюу хит боловсруулсан сахар баггүй юу? Юунаас гаргаж авдаг гэж дандаа ногооноос тэгээ нөгөө одоо юу гэдэг. За би энэ дээр жишээнүүдээ шууд харуулчих тийм ээ. Тий, corn starch юм уу? Ер нь бол нөгөө starch гэж одоо монголоор өгдөг үлээ. Ер нь бол төмөс мөмөстэй ингээд нөгөө аюу их нөгөө нүүрс ус өндөртэй энэ хаягдмал ногоо, хаягдмал материалаас дахин боловсруулж задарч хими аргаар гаргаж авдаг. Тэгээ амар юм нэгвч хэлсэн шүү дээ. Ширээний сахар заяа. Цуснах сахар өндөрших хэмжээгээрээ 60 орчимтэй байдаг. Яг тэр фруктоз, глюкозын нийлэмэл учраас ширээний сахар нөгөө гликемик индекс буюу цуснах сахар хэмжих хувь нь нэг хувь оноо индексээр 60 орчимтой байхад за цэвэр глюкоз 100 байдаг заяа. Амар хамгийн өндөр. Тэгэхээр энэс өндөр юм гэж maltodextrin 110 байдаг. Гүр цэвэр химийн сахараас илүү хүчтэй хор байхгүй юу? Тэгээд юунаас гаргаж авснаас хамаарат өөр юм бохидгийн элементүүд үйлдвэрийн хоруудыг бас нэмэлтээр агуулдаг. Окей. За сурвал. За сайн хэлсэн шүү дээ. Энэ maltodextrin гэдэг чинь химийн аргаар өөрчилж тийм ээ химийн өөрчлөлт оруулж хадааж тийм ээ тэгээд ингээд цааш нь олон дахин ингэж одоо хог навшиг задвч гаргаж авдаг нэг төрлийн хамгийн хэмд хамгийн хогийн их одоо улсад хориглогдсон заяа. Европын орнууд энэ maltodextrin баргийн ашиглахгүй заяа. Ойртогч. За тэгээд хамгийн сүүлд нь юу вэ? Ингээд яг үндсэн чинь үндсэн юм орж чадаагүй шүү дээ. Дандаа нэмэлтүүд амтлагчуд яриад. За хамгийн сүүлд нь юу болох нь вэ? Кофе. Нөгөө чанар муутай түрүүлсэн хоёр янзын аргаар аль нэгийг гаргаж авсан ам чанар нь алдагдсан муу кофе маань 7.5% гэж байгаа юм дээр. 100%-ийн 7% гарна л ердөө муухан кофе. Тэгэхээр бид кофе уугаад байгаа мó 93% ярингуут бид зүгээр л юм хийсвэр сахартай хулх тостой транстостой хулх зүгээр юм сүүтэй одоо юу юмдгүй би нэг кофе гэж хэлэх хэвчээ. Тэгэхээр худ маркетинг гэдэг энийг л хэлдэг. Энэ кофе биш. Кофе 7% агуулж байгаа бүтээгдэхүүн кофе гэхгүй. Яаж 50% байвал окей. Тийм ээ энэ кофе биш. За дараагийн. За энэ бүрийг
Тикинг гэдэг. Бид нар яадаг оо сүдээ цай ууяа гэж энийг аваад найруулдаг шүү дээ. Манай ялангуяа хөвгчүүд ээж аав нар одоо хүртэл бодог. Божуулаар өнөөдрөөс та хэд энийг божуулаарай гуйж чинь. Зөвхөн энийг хэлээгүй шүү. Импортын юу н олон төрөл маш олон. Би зүгээр жишээ авч байгаа. Хамгийн муу гол жишээ авч та. За тикинг юу вэ? За саяны ярьсан нөгөө нэг арга хуурайс кремер буюу тэг глюкозын сироп устөргжүүлсэн коконотос буюу трансдос энэ бол Америкт нөгөө FDA бүр хорьцсон шүү дээ. Хориод удаж байгаа. Тэгээд докторжуулагч хоёр төрлийн докторжууд содиум касеин протеин тэгээ эмульсифайер буюу эмүүлсжүүлэгч эдрийг агуулсан нөгөө санийс хуурайс сүү маань тийм ээ энэ дэр болохоор бүр 83% багтдаг юм. Бараг 90%. Хин зүгээр л хуурай хогийн сүү. Хуурайс болгож энэ ямар ч ихэнх сүү байхгүй. Болгож юм. Сүүч биш хөлх тийм ээ. За тэгээд давс нь юм. 5.5% давс нундаг сүү 4 хууж байгаа. Энэ мэдэхгүй одоо хэрвээ үнхээр энэ нундаг сүүний аюул нэгч жинхэнэ сүү өсөн ч ядгүй ууршуулад тийм ээ чийг нь аваад ингээд зайлуулад хуурай болгох чор юу үлддэг вэ? Лактоз буюу сүүний сахар л үлддэг. Тэр нь 4% чинь бараг л глюкозтой нэг ялгаа байхгүй. Сүүний сахар л явж байгаа тийм ээ. За тэгээд нэмээд дахиад сахар 4% заяа. Нэмээд цэвэр сахар юм чи тийм ээ ширээний сахар ч юм уу тийм ээ. Энэ сукроз юм уу глюкоз юм мэдэхгүй ямар ч сахар 4. Хамгийн сүүл нь цайны анд гэж байгаа. За энэ олигтой цай биш. Ингэж паудер болгосон цай ямар атсных нь олигтой цай багт тийм. За ингээд юу нь дан ийм хөлх трансдостой ийм тийм ээ 90% нь баг ийм зөв хуурайсаа угаалсан юмыг бид нар цай гэж уудаг байх нэ. Сэтгэлээ урдаг байх нэ нөхдөө. Тэгэхээр мөнгө төрж хор авахаа болчихвол сайн байна тийм ээ. За эхний хоёр жишээ бол болсон. За одоо яг нөгөө сүүлийн үед их угаад бол Максимыг одоо нэг ярьчихсан. Тэр яг Солонгосын кинон дээр гараалтайсан Солонгос олон анги би үрч үздэг байхгүй. Оо ямар гоё кофе вэ? Ста мундаг юм а те. Энийг дараад уумаа санагдаад гоё шар өнгөтэй хамттай те. Энэ тийм ялгаа байхгүй. Яг манай энэ тикинг дээрс арай дээр жоохон дээр зэ. Ягаад жоохон гэж энэ орцсон нь шүү дээ. Энэ дээр байхгүй зэрэг. Орчуулъя гэж энэ дээр байхгүй. Зүгээр би гуглчиж болж байгаа байхгүй. Орчин юу вэ? Instant coffee нөгөө чандар тодорхойгүй instant coffee маань орлоо. Сахар заяа. А тэгээ нэг амар юм гэж Солонгос, Япон ихэнх сахар чихэд Америк бүтээгдэхүүн юу ордог? Аюултай нь юу байдаг гэж корн сироп. Фруктоз зохгүй юу? Корн буюу одоо нөгөө юу штэ үр тарианаас гаргаж авсан сахарын сироп. Энэ энгийн сахараас аюултай шүү. Яг энэ үр тарианы холбогдлоо. Үр тарианы харшилтай юм уу те? Үр тарианд одоо ходоод нь одоо эмзэгч юм энэ хүмүүс бол илүү хортой байдаг. Тийм ээ? Энэ бол муу төрлийн массын сахар байхгүй юу? Корн сироп, фруктозны корн сироп гэж ярьдаг. За тэгээд coconut oil гэж. Энэ худлаа энэ coconut oil гэдэг маань энэ бол энэ нөгөө non dairy creamer-ээр яриад байгаа. Тийм ээ нөгөө крем байхгүй. Энд ордог бас coconut oil явчихсан байгаа юм гараад. Энэ задлууд угаасаа трансдос явж байгаа юм. Тийм ээ. Ийм coconut oil байхгүй. За тэгээд нэмээд фруктоз гэж байна. Чихний сахар дахиад корн сироп. Хоёр төрлийн сахар болж байгаа. Тэгээд нэмээд дахиад sugar биш сахар. Гурван төрлийн сахар. Нэг төрлийн сахараа яаж гурван төрлийн сахар явж байгаа. Тэгэхээр зарим талаараа бүр аимшигтай юм шиг тийм. За дараагийн жишээнүүд. За сериал нэг ярьчихъя. Энийг энэ нөхцөлөдөө баг өглөөний цаймаа болгож уугаад байдаг шүү. Болчоор уучлаа тийм. Энийг нэг ярьчихъя. Корн. За сериал юу болдго юм бэ? Сериал флекс гэж байгаа тийм ээ. Нөгөө үр тарианы хаяг гэжтэй малын тижээ за энэ сериал гэж байна. За малын тижээ за. Тэр малын тижээ сериал флек гэдэг. Энийг юугаар хийдэг вэ гэсэн чинь wheat flour цагаан бод, цагаан гурил, wheat bran буюу нөгөө одоо үр тариа штэ цагаан гурил. Тэр үр тарианы гаднах юм нөгөө хальс гэдэг чинь тэрний wheat bran гэдэг. Тэгээд сахар болдог заяа энэ флект нь. Тэгээд малтын экстракт тийм ээ малтаас гаргаж авдаг. Тэгээд барли буюу нөгөө одоо бор гурил маань ахаар тийм. Тэгээд давс тэгээ ванилийн. За эдгээр нийлээд энэ сериал шиг юм нэг бүтээгдэхүүн тийм ээ. Хууль тэр одоо айгүй муухай үр тариа одоо нөгөө өглөөний цай гэдэг байгаа шүү сериал гэдэг одоо тэр чинь гаргаж ирж байгаа. Энэ зохион бүтээгдэхүүн баггүй. За цааш нэвэ. Ингээд энэ 33% нь 3.1 нэг баггүй. Тэгээд цааш сахар тэгээ нөгөө кремер ч ороод ирж байгаа. Кремер. Сайн ярьсан бүх юм ч орж ирж байгаа. Кремер гэдэг. Глюкозын сироп, hydrogen coconut oil буюу трансфос, stabilizer буюу докторжуулагч 340 452 I. Тэгээд содиум касинет нөгөө сүүний касин яг адилхан. Тэгээ emulsifier 4 INS 470 INS 480 А гэж байгаа. Тийм ээ? Нөгөө бацалтуулдаг. Тэгээд anti-caking бас адилхан. 550 бас нөгөө төвтэй адилхан. Тэгээ maltod extreme нөгөө төвч байгаа гэж. Сахарнаас илүү аюултай хэлээд байгаа шүү дээ. Тийм ээ? За тэгээд үйлдвэрийн бохирдлоос болоод тийм ээ сүү юм уу глютен агуулдаг гэж байгаа. Тэр глютений ашигтай хүмүүс бүр хоол явах хэрэгтэй ойлгомжтой.
За ийм байна нөхдөө. За мак энэ мак бол би харсан энэ орчин адилхан юм бил орсоор бичсэн нэг ялгаа байхгүй. Маккофе адилхан, Жакобс адилхан. За нэг харчээ тий. Яг ямар ч хэлээд өгч. За сахар, кремер яг адилхан нөгөө тий vegetable энэ бүр амар hydrogen vegetable oil буюу юуш coconut бүр ургамлын тос. Манай бүр хаягдл ургамлын тосыг тийм ээ энд нь palm coconut бүр хоёр төрлийн тос холж байгаа шүү. Тэгээд нөгөө casein charge, emulsifier ч юм байна, докторжуулагч нь байна, anti-caking буюу үл нөгөө хацалдуулагч маань байна, давс маань байна. А энэ бүр нэмээд амар юмны нараа шүү амар ч яг тий. Өшөө нэмж ордог юмны үсэн чинь өтгөрүүлэгч ANS 415 ойлгож байна. Өтгөн амттай өтгөн текстуртэй болгодог нэмэлт юм бас нэмэгдэл байна. За тэгээ maltodextrin нөгөө амар сахарч орж ийн. Тэгээ нэмээд бас chicory гэдэг ургамал байдаг. Тэрний бас нэмэлтээр орсон байлээ. Энэ бол их зарчим үед адилхан гэдгийг би эндээс хэлэх гээд байна. За энэ хамгийн сүүлд нь за маккофегаа нэг дахиад явц хараад өгчий. За сахар, non dairy creamer нөгөө айхтар юм чин stabilizer, emulsifier тийм ээ, coffee powder ингээд болчих. Бас яг адилхан. Ингээд зарчмууд бол ялгаа нөхдөө. За үнэхээр олдохгүй, сонголт байхгүй ийм тохиолдолд бол яах нь өөртөө сахар юм уу жинхэнэ сүзээ. Үнэнээс аваад энэ G7 юм уу эсвэл иймэрхүү тийм ээ. Ядад илүү дутуу холцгүй, муу ч гэсэн юм нэг тийм ээ. Хит боловсруулсан ч гэсэн чанаргүй ч гэсэн энэ кофен дээр ядаж тийм ээ бүгдээрээ өөртөө үнэнийхээс сүг нэмээд өөртөө ширээнийхээ сахарыг хийгээд очвол 10 20 магадгүй 100 дахин ирүүл мэнд чинь дээр байхгүй юу? Чамны үед асар том ялгаа байна нөхдөө ойлгож байна уу? Энэ хоёрын хооронд асар том чанарын ялгаа байна. За дахиад энэ хоёрын хооронд дахиад бас 10 20 дахин ялгаа байна тийм ээ. Жинхэнэ чанартай тийм ээ. Их сурвалжин тодорхой тийм ээ. Тэгээд гар гараа найруулдаг ийм хурдан хийдэг ийм бас харьцангуй цэвэр кофе байна. За бүр болж игэл өшөө ингээд жинхэнэ ирээд нь аваад шинэ кофег өөртөө бутлаад ам төмрийн үн хамраараа мэдрээд өөртөө найруулаад сайн фильтртэй дуувал илүү хор багтай байх нэ нөхдөө. За тэгэхээр санааг нь бүгдээ ойлгосон бах. Дахиад нэг давтчихъя тийм ээ. Кофе гэдэг юм маань бидний ихэнхдээ ойлгодог, найруулдаг, ялангуяа soluble-д усанд найруулдаг энэ кофенууд кофе гэдэг юм баг байхгүй. 10% ч хүрэхгүй, зарим тохиолдолд 5% ч хүрэхгүй кофе агуулдаг. Синтетик зүгээр л нөл сахар транстос агуулсан аимшигтай химийн бодис байхгүй юу та. Энийг бидэрт мөнгөөр зарж штэ. Үйлдвэрийн хаягдл тийм ээ. За энэ сериал бол аимшигтай тийм зүгээр малын хижээлч баг тоож авахааргүй юм хогийг бидэрт зүгээр хүнс болгож зараад штэ. Бид нар энийг мөнгө төлж аваад өөрсдөө хордуулаад сууж байгаа байхгүй юу. Даггүй. Өнөөдрөөс ингээд жоохон ч гэсэн энийг ойлгоод сонголтоо сайжруулах хичээгээрэй. За энэ бүх ойлголтыг ойлгосон бол энийг авч хэрэглэнүү бэ нү тэр чиний асуудал. За би тэрэнд оролцохгүй. Гэхдээ юу авч байгаа, юу хэрэглэж байгаа ойлгодог болчихоо нөхдөө. Тэгээд яг гоо төгсгөлд нь ганц юм сурчлагаа явуулчих. Сурчлаач явахтай. Удахгүй одоо энэ 21-ээс эхлээд ердөө 2 удаа тийм ээ. Өнөөдрөөс ингээд бүх юм тодорхой болчихсон. Болдоо багштайгаа хамтдаа сайхан аялалд явнаа. Яг энэ ярьж байгаа энэ хүнсний хор, сэтгэл зүй эрүүл мэнд тийм ээ, мотивац тийм ээ, яаж эрүүлчих вэ? Болдоо энэ 2-3 жил яаж тийм ээ урт хугацаанд сэтгэл зүй эрүүл мэнд хөдөлгөөн, даавар тийм ээ, суурь өвчлөлүүдээ тийм ээ, 5 төрлийн суурь өвчл, үе мөчний өвчин тийм ээ, чихрийн шижингээ эдгэж давдгааш тийм ээ, урт хугацаанд эрүүл бий болгосон бэ гэдгээ 7 нийтдээ бараг 8 хоног ингэж тийм ээ нийтдээ нь 10 шавнараа авч яваад тийм ээ айгуугаа юм сургалт хийх юм аа. Ердөө 2 удаа л хийх бах. Одоо энэ 11 сарын 21-ээс явж эхэлнэ. Вьетнамын Дананг хотод амар гоё тийм ээ юм вакуумжуулсан бүр айгуу том юм вилла түрээслээд авч байгаа. Аюу зардалтай боловч тэгээ зардлыг бид нар одоо Мишелин компанид ярьж байгаа 4 сая 900 багтаагаад ердөө Фукуок явдаг үнээр тийм ээ бүр 2 багштай эрүүлжүүлэх цогц сургалттай, эрүүл хоол хүнстэй, тийм ээ, эрүүл хоолсоо бүр яаж сонгох уу, орцоо яаж унших уу, тийм ээ, ямар хүнсийг ямар татвартай хэрэглэх үү, детокс гэж үү, хүн яаж эрүүлждэг, шинжлэх ухааны мэдлэгийг онл практик бүх юм ингээд хосуулсан сургалтыг 11 сар болон 12 сарын дунд хүртэл явуулнаа. Энийг дэлгүүр мэдээлэл пэйжийн чатаар орж аваарай. За удахгүй өшөө гоё контентууд нөхдөө хүргэнэ. Айгуу гоё юм бэлдэж байгаа, тийм ээ. Мэдлэг мэдээллийг нээлттэй ингээд хүн болгонд хүргэнэ тийм ээ.
За тэг дэмжиж яваарай. Үтсэнд баярлалаа. Амжилт.